was a little girl, afraid of the big white world. She grew up within her castle walls. Now and then she tried to run. За одоо ингээд онгоцны бодол дээр ирсэн байна. Сая үүд дээр орсон ч амар шалгалттай байгаа юм байна. Халуун үзэж гин, маск шалгаж гин, бичиг баримт шалгаж гин. Ер нь л айгүй тийм хараа хяналт сайтай байгаа юм байна гэж ойлгож байна. Нислэг хийгээд ховд дээр ховд нисэх буудлын дээр ирсэн дөнгөөсөө явах онгоцноосоо буулаа. Тэгээ нислэг бол маш тайван боллоо. Мэргэжлийн хэлтийнхээ орж ир шалгаж гин, маск дэсэг шалгаж гин, хүний биеийн байдлуудыг халууны тэр дор нь бүгдийг нь үзэж гин, хууц бүглүүж. За бид нар одоо Ховд аймгийнхаа зочин дуун буюуд аймгийн яг нисэх онгоцны буудлаас ойрхон байдаг хийд дээр ирсэн байж байна. Тэгээд майдар бурхандаа бас мөргөж энэ сайхан нутаг усандаа ирсэн юм чинь бас сайхан мөргөл үлдъя гэд ийм сайхан майдар бурхан дээр ирсэн байж байна. She was hypnotized and walking on cold thin ice. Then it broke and she awoke again. За одоо ховд буудлынхаа өрөөнд ороод ирсэн байж байна. Ачаа бараагаа задлаад юмнуудаа гой зэгцэлж тавиад тэгээд гарнаа. Ажлаа өргөжлүүлнэ. Ямар ч байсан буудалтаа хүрээд ирлээ. Маш гой цэвэрхэн гой буудал байна. Сайн байцгаана уу. За өнөөдөр ингээд ховдод ирсэн 2 дахь өдрийн өглөө. За Мянгат сум руу явж байна. За ингээд замдаа буйнт гол дээр зогсоод энэ сайхан голын хүч энергийг авлаа. За энэ ховдын Мянгат сумын нэг айлд зочилсан байж байна. Тэгээд нэг сони юм энэ Мянгат сум чинь энэ айлуудынх нь хашаанууд нь бүгдөө энэ ийм чулуугаар ингэж өрч хийсэн байдаг юм байна. Надаа энэ маш тийм сонин, содон, хөдөлмөрч гайхалтай санагдаад энийг бас та нартай суулцъя гэж бодоод. За энэ нь болохоор ийм юу байдаг юм бэ? Өргөн ийм хатга хүнд чулуу байдаг юм байна. Тэгээд ямар ч тийм шавар устэй янз бүрийн юм хийлгүүгээл зүгээр ингээд давхарлаад тавьчихдаг ингээд сайхан хашаа болчихдаг юм байна. Тэгээд их хөдөлмөрч арт хүмүүс, хөдөлмөрч хүмүүс гэдэг нь харагдаж байна. Ягаад гэвэл энэ гудамжууд бараг битүү бүх айл нь яг ийм хашаатай байдаг. Сайхан ийм чулуу хашааныхаа урд зураг дарууллаа. Сонин содон байлаа. Lily was a little girl, afraid of the big white world. She grew up within her castle walls. Now and then she tried to run, and then on a night with За тэгээд өнөөдөр ингээд ховдод ирсэн 2 дахь өдөр байгаа. За тэгээд 2 дахь өдрөө болохоор энэ ховдод маань юм ховдын залуучууд маань айгүй мундаг юу анда гэдэг подкаст ажиллаулдаг мундаг залуучууд байдаг юм байна. Уран байгаль Леске гэдэг 2 залуутай танилцаад тэр 2 залуу маань намайг ингээд өөрийнхөө подкастэнд урьж оролцууллаа. Тэгээд подкастынхаа сая видео бичлэгэнд ороод дуусаад ингээд байж гэн маш гоё амттай кекээр дайлууллаа, маш гоё халуун кофегаар дайлууллаа. Тэгээ ховдын төвд маань бас юм Наран бэкери гэдэг гоё шинэ бэкери кофе шоп нэгдсэн юм байна. Тэр кофе шопт нь бас үйлчлүүлээд ингээд явж байна. Ховдод ирсэн тэмдэглэл хэмээх блог ажлын маань эхний дугаарт ингээд одоо юм гоё подкастэнд оролцсон талаараа бас танилцуулж байна. За тэгээд одоо уран байгаль гэдэг манай юу анда подкастын хөтлөгч охиныгаа дагаад бас энэ ховдынхаа залуучуудын төлөөлөл болсон оюутан залуустайгаа уулзаж ярилцахаар ингээд битээр одоо гаргаад байж. Lily was a little girl,
afraid of the big white world. She grew up within her castle walls. Now and then she tried to run, and then on a night with the setting sun, she went in the woods away. Өнөөдөр болохоор ингээд бид нар болгон сум руу явж гэн эндээс бас нэлээд зайтай учраас замдаа ингээд амсгийн явж гэн. За болгон сум руу явах хүртэл бол энэ замд таарлаж байгаа байгалийн цогцос, энэ гоё уулгаад, энэ гоё агаар, энэ бол үнэхээр босрлог байгааг бол бүгдийг ингээд гоё камертаа бичиж харуулмаар байгаа боловч боломжгүй. She was hypnotized and walking on cold thin ice. Then it broke and she awoke. Казак айлын давхудаа орж ирээд Аман бол дахихаа одоо оройн ширээн хоолны ширээний урд ингээд сууж जैन. Тэгээд энэ ширээнд угаасаа яг мэдхгүй өмнө нь амсаж үзээгүй хэдэн зүйл байна. Тэрийг ингээд хараад тайлбарлуулж агаад амсаад мэдрэмжээс хуваалцъя. За жишээ нь энэ юу гэдэг зоог вэ? Энэ болсон гол гэдэг юм. За. Болсон гол нь юу нэг нарзан тоос тэгээд цаага ингээд юу хийгээд үзэн гээд болсон гол гэдэг юм. Идэх. Тэгээд болсон гол гэдэг юм байна. Lily was a little girl, afraid of the big white world. She grew up within her castle walls. Now and then she tried to run, and then on a night with the setting sun, she went in the woods away, so afraid, all alone. They warned her, don't go there, there's creatures who are hiding in the dark. Then something came creeping, it told her, don't you worry. За Ховд аймгаараа хэлсэн 5 өдөр бол миний амьдралд мартагдахааргүй сайхан дурсамжуудыг бий болгосон. Буцахтаа ингээд машинаар бүх сумдуудаараа дайраад явж байхад Ховд аймгийн үзэсгэлэн гоо, уус нуруу, өндөр сүрлэг хангаан нуруунууд, за тэнгэр турсан, тэнгэртэй зэрэгцэн үйлстэйгээ нээсэн сайхан байгалыг хараад явж байхдаа бахтам сэтгэл төрсөн. Зарим хэсэгт нь нулимс гарч, зарим хэсэгт нь сэтгэл догдолж, зарим хэсэгт нь үнэхээр их орноороо, Монгол орноороо бахархах, омгших сэтгэл төрөөд явж ийснийг нуух янгаа дэлхийгээ хайрлах хүмүүс нь эзэн нь байх хүмүүс нь бид нар юм аа гэж бодогдож явлаа. Энэ сайхан нутгийг минь эзэгнэж, удирдах байгаа хүмүүс нь яг ийм чин сэтгэлтэй энэ нутаг усаа хайрладаг тийм хүмүүс байгаасай хэмээн бодогдожсэн бодлоо бас хуваалцмаар байна. Үнэхээр энэ нүдэрээ хараад бахтам сайхан, биширч ханашгүй тийм сайхан үзэсгэлэнтэй нутаг юм билээ.